Баабар Монгол түүх. Энэ нутаг дээр эхэлж суурьшсан гэдэг юм уу одоо нүдэлчэд бий болсон гэдэг бол түрэг угсааныхан юм аа. Энэ түрэг угсааны одоо тэмдэглэгдэж үлдснээр хамгийн бидний мэдж байгаагаар хүннүүчүүд. Өнөөдөр янз янзын хүннүү ямар угсаатан бэ гэсэн янз янзын юугаар ярьдаг. Гэхдээ эртний хятадын содарын төвдөр бол бас хүннүүчүүдийн зарим үгнүүдийг тэмдэглэгдсэн байдаг. Хоёрдугаарт бол умард хүн нар чи Европ руу довтлоод одоо Атиллагийн эзэнт улс гэж одоо том улс 4-р зууны үед Европод байлаа. Тэдний бас ярьж хэлж байгаагаас авч үлдсэн үгнүүд нь дүн шинжилгээ хийгээд бол төр угсааны хүмүүс байжээ. Бид нар бол гэж үздэг. Баабар Монгол түүх. Дипломат халдшгүй их гэдэг нэг юм байна. За энэ бол ч яг монголчуудаас өссөн. Энэ одоогийнхоор бол паспорт ийм болоод одоохон тэр элчнэрт олгодог учраас халдаж болохгүй шүү. Наад чи одоо чухал ажил хийж яваа юм. Одоо манайхаа сүлүүдээр нэг пайз гэж хүч нэрлэдэгээс одоо гэргээ гэж нэрлэдэг байна. Зэрэглэлтэй алтан гэргээ, мөнгөн гэргээ, хөрөл гэргээ, модон гэргээ зэрэглэлийн тогтоож байна. Аль зэрэг чухал юутай. Иймэрхүү пайзлууд эртний грекийн орон зэрэг үндэд энэ ч гэсэн байсан юм билээ. Гэхдээ ийм одоогийн бид нар хийж байгаа нэг дипломат паспорт гэж хөвчих алтан гэргээ байхгүй. Баабар Монгол түүх.